Йоо, Hilldrop-тай хамтрааруулдаг цуврал видеонуудын дараагийн дугаарттай морил бид нар Hilldrop-төр байгаа бүх кейснүүдийг бүгдийг нь онгоотож үзээд хэр ашигтай хэр алдагталтайг нь ер нь бол үзээ явж байгаа. Бид нар тэгээ одоо премиум кейснүүд рүү орсон нэлээд үнэтэй кейснүүд задлаа явж байгаа. Энэ удаа болонгууд бид нар премиум кейс доторх хамгийн хямдхнаасаа яг үндэ найдах нь гисэн мөртлөө $645 үнэтэй кейс задлаж байна. Энэ кейсийг бол яг үндэ маань те амар ихээр нонгоолгоод тэгээ та нарын өмнөөс тушаад өгөх юмдаа ямар ч боломж алга. Яг үндэ манийх нь одоогийн баланс болгонгууд 35800 байна. Тэгээд $645 одоо премиум кейсний хотгоны кейсийн дотор ер нь бол юу байгаа, юу хонжлох гэдэг нь санах. Hilldrop нь Counter-Strike дотор байдаг кейснүүтэй адил кейс нэдэглүүд бокс айт юм. Та бүхэн үнгүү кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн үйл скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батл хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэд зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагч байна. Унгаас нь эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс бол гаргаа болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS-сэн хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway, 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway-д чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-д оролцохоор аргаа сурсан баг. Бичлэгэнд орцгаая. Premium Knives. За энэ чи бол Skeleton Slaughter-ийн зурагтай юм байна. Гэтэ Skeleton Slaughter нь кейсэн дотор нь байгаа хамгийн үнэтэй айтем нь бол биш. За надад бол энэ хотгоны кейснүүд бол ер нь жоохон таалагддаггүй. Ер нь бол нэг хоттой болчих гэсэн хүмүүсийн мөнгөийг саадаг кейснүүд шиг санагдаад байдгийг. Гэхдээ туршаад үзье, ёндор орчих юм билүү. Хамгийн ямдхан утганд $359 утгатай гэдэг чи ер нь бол яах вэ? Давгүй. Гэтэ ер нь бол ингээ айжмаар ер нь бол ингээл идэгдээл байна ах гэсэн таамаг байна. Энэчнээс мань 50-ыг задлж чадах уу? Харъя. Яа, 50-ыг задлж чадна $32,225 болох юм. Тэгээд туршаад үзье. Come on. Хамгийн үнэтэй юм болонгууд энэ ч Butterfly Gamma топлер шүү дээ. Яг үндэ ашиг хийчих үед сая ямар дайчгүй л оромч ба. Сая spoil дочлоо. Butterfly уучлаа шүү. What? Вэж байгаарэ. Эхний 10 кейснээс яач ба 6450% ашиг хийсэн чи боловор байна. Би бол одоо өмнөөс чинь одоо юу ундгийг харуулах гэж байгаа болохоор тэгээд дахиад онгоолгоно. Саяд миний нэг үнэ гачлаа 0.16%. 0.16%. За 20 дахин задлсан. Сая 8 онд орчлоо. $25 дахин онгоолгоё. Ер нь бол Doppler finishтэй тэгээд дайггүй хутгал байвал ашиг хийх юм байна. Гэтэ ашиг ихтэй амар ашиг хийх юм байна. Бус тохиолдолд бол ер нь бол багаар алдагдал яваалах юм байна. Ингээд гой хэм харагдаж байгаа ингээд 5 хутга харагдаж байгаа боловч яг үндэ ингээд $1000 алдсан байгаа байхгүй. Тэгэхээр жоохон амар л юм кейс бол 30 задлж байгаа. За гэхдээ нэг амар алдагдал амсгаргүй болсон түрүүний Butterfly унснаа. Одоо 40-тгөө задлж байна. Come on. How good's that? 1200 юм уу?
За 45. Тэр дүндээ дүн барьж ухаа. Бараг ашиг ич магадгүй бах. Оо, that's good. That's good гэсэн чинь шилсэнгүй. За тавьчих гээс. Ингээ бид нар $32,000 хүчлээ. $32,000-ыг 27,000. Яа, дүндээ дүн барьж чадсгүй шүү дээ. Яа, энэ арай дэндүү байна. За манай энэ бичлэг 9 сарын 30-нд бичиж байгаа маань уулын сая унсан утгуудыг giveaway тиймэр байна л да. Гэхдээ манайхын giveaway-ийн баланс дууссан байгаа. Ягаад гэвэл ингээд мань одоо энэ ингээд 4 giveaway л актив байгаа. Гэхдээ 4 giveaway амар үнэтэй 4 giveaway хийсэн. Тэгээд 9 сарын баланс дээр манай амар giveaway хийнэ. За одоохондоо бол боломжгүй байна. Гэхдээ яа нарын бичлэгийг хийж маань мараа giveaway хийсэн байх хөө. За үр дүнд нь бол алдагдaltaй л туслаа. Яг уу deposit бонус одол бараг ашигтай байж магадгүй. 32,000 чинь 20% deposit бонус хэр чинь 6,000-аас хар чинь 6,400 хасгаар та одоорой 26,000 гэж сая бол бараг $1,000 ашиг хийсэн юм. Гэхдээ сая бол нэлээ ёндорж иж авсан шүү сайн шиг бол. Мэн жоохон премиум knives-тэй. Ер нь бол утга гэсэн кейснүүд бол жоохон дэмий санагддаг. Тэгээс нийтэм жоохон үлгэрийн нэртэй юмнууд байвал дээр татах. Утга гэдэг премиум knife гингүү шууд ингээд хүн болгоны сонирхлыг татгаар нэрт таваастай. Тэр чинь тэгээ юу гэсэн үг вэ гээл те. Хамгийн их зарагддаг бараан дээрээс хамгийн их ашиг болт юм болов. Яа тийм бол. Миний одоо тех бахаад гэж би бодоод байгаа. Өмнө нэг тийм болцсон болохоор. Эсвэл тэр бичлэг дээр мань зүгээр яндаг үлээсэн байж магадгүй те. Maybe. За Steam-ээр нэг найс хүсэлт орж ирж байна. Энэ манай чинь одоо утгыг scam-дэл хийж байгаа та. Тэгээ хүмүүс ингээ keydrop дээрээс намаа олж ирээ. Юу юм чугаа. That's good. Keydrop дээр манай чинь олж ирсэн ээ. Манай ч утгаа өгчөө. My whole inventory for your one knife my trade offload ирээд байгаа. Oh, that's good. Гэхдээ илүү юм аачлаа. $4,000 байна. За $1,800 зүрийг бол барьж болно. M9 унсан барьж болно. $600 зүрэг байгаа. Барилт. Come on. Ялагдсан айл нэг $4,000-ийн 3.166 орчим хувийн ашиг гэсэн байна. Тэжээ батлаа унжээ. Гамма батлаа унжээ. Айл гоё юм унжээ нөө. Гэтэ энэ fade бол үнэхээр цараймаа тарагч нөө. Энэ 100% fade биш бол ер нь бол тэ M9 fade-ийн 80% ямар амар байлаа тэ 0 цагаантай. Bayonet fade гэсэн ер нь 0 цагаантай л юм шиг чинь сархад бол. Looks disgusting. Яа на 2 кейс бол хоёрт нь ялгтай юм шүү дээ. За. Ялгчжээ. I give up. Эма ярих чинь. Би ингээ $12,000 алдчихсан юм тий. Зайл бол цум ашиг илээ. Манд ёндотой хоёулыг нь ялсан бол амар ашиг л хийвч. Аллаа гандаг. Кейсний хувьд бол тэг асуудалгүй юм байна. Бай.